Өчигдөр бид нэр СМ-ийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлуудыг ярьж ирсэн. Тэгээ бэлтгэл ажлыг хариуцж ирсэн ажлын албаны дарга Хятад улсад суугаа Монголын элчин сайдаар томилогдохоор болж байгаа юм байна. Тэгэхээр бид нар одоо энэ СМ-ийн чуулга уулзалт, дээд түвшний уулзалт бол их чухлаа. Монгол улсын нэр хүндийг өргөн нэг 12 оны сонгуулиас хойш дайжаад явчихсан хөрөнгө оруулагч нарыг татахад чухал үүрэгтэй гэж ярьж ирсэн. Тэгээ энэ ажлыг одоо яах юм бэ? Гавьяг дарга. Гадаад хэргийн сайдаас би асуумаар. Энэ чухал ажлыг дуусгachиж энэ хүнийхээ томилгоо хийж болдгоо юм уу? Ингэж асуудалд хандж байгаа чи одоо юу гэж ойлгох юм бэ? Хурлууд гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр их хурлын зүгээс СМ-ийг энэ чухал ажлыг дэмжиж бас ингээд өгч байгаад бас Хурлбаатар гишүүн хүртэл одоо сэтгэл санаа зовж байгаад бас дэмжиж байгаад бас талархж байгаа. Продюсерын сайдаа та наад хэлж ярьж байгаа үг нэг бодож ярьж байгаа ч. СМ-ийн дээд түвшний уулзалтыг Хурлбаатар хүртэл дэмжиж гэнэ гэж ярьж шээ. Би чам шиг юмар дэмжиж байгаа үгүйгээ би хэлүүлэхгүй заа юу. Би энэ улсын хурлын гишүүн луу болд бид хоёр Швейцарт олон улсын парламентын холбооны хуралд оролцоо явж байхдаа олон гадаадын хүмүүстэй хамт уулзаж Монгол улсад зохиогдох СМ-ийн хурал та бүгд ирж оролцооч гэдгийг хамт яриа явж ирсэн. СМ-ийн уулзалтыг би сэтгэлээсээ дэмжиж явж байгаа. 12 оны сонгуулиас хойш Монголоос дөрвөөд гарчихсан хөрөнгө оруулагч нарыг Монгол татах нэг боломж нэг шаарж байгаа. Би Хурлбаатар гишүүнээ одоо би тэгж хэлээгүй маа. Би Хурлбаатар гишүүн бас дэмжиж үг хэлж байгаад их баярлалаа гэж одоо бүр нийтэд нь хамааруулж гисэн. Тэрнээс Хурлбаатар хүртэл гэж хэлээгүй маа. Хэлээгүй гэдэг нь. Тэр үгийг хэлээгүй учраас уучлал гоохгүй гэж шүү дээ. Хурлбаатар гишүүн хүртэл одоо сэтгэл санаа зовж байгаад бас дэмжиж байгаад бас талархж байгаа.